Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн бурханлаг гэрлэлт ба гэр бүлийн тухай подкастт нэгдээрэй. Ifes Tawin Hurren Taw. Ifes Taw Zorgad will Bulsik Bossa Gerbulsin Tohe. Bur Gerbulsin Tohe. Gersulsin Tohe. Ifes Tawin Hurren Taw door is to Liga, door Utsi, in Dargin Hidden Minute. Nuchru. Aha, on show. Not that's not Shante. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Okay, so in Sana was Gersult was Hitsu Agils. Amorchen bish. The word sen Gersult the word bedge boss. In sen Hitchechrekte, mas Agils Hichrekte. Hadden most in Agils was Nuchrin Agils. In Ishel thing that go. Nuchurte Krishik Bachrekte. In Amorchen bish. Krishik Bachrekte. Be Krishik bedge chatachwe. Hadden Ifes Tawin Hurentau, Krishik Bachrekte. So assault bossa, Christse Yaj, Cholsknig Harrelson Bay. Өөрийгөө өгсөн. Books will Luxon, Divagingas Garson, Awasa Hobson, Beadney Gim Nuclean Sheet Gills Awad, and Orte Bossagui, Sen Handluck Tabeson, right? So Books will Luxon, Amya Uxon, Sen Handluck Tagar. What is willingly like? Willingly. I gotta Google translate this word. Willingly. Willingly. Husler. Husler hissen. And Сайн дураараа хийсэн тийм. Sendora hissen. Bid nuchrut. Tershik. Eknere, what does it say? You hilt to go be able to as Ekneru de herzlich rekte. In the Amorchen Jumbish, in the Mash Badad, Mash Toulouse good, he kriegte. Sanategar, he kriegte. Right? So, in Hitsua Jilsa, Yaj Hichwe. Yaj Krishik Herzlichwe. Right? Chris books will luxen. Chris sen handlikte book husler sendorare hissen. Bid Yaj Christe Adelsa. Eknere хайрлахгүй. Хэцүү асуулт тийм. За, ийм. Миний өөрийн үзэл баримтлал тийм. Хайр гэж юу вэ гэдэг асуултанд би хайр бол өгөхийн нэр гэж хариулдаг. Okay. Яагаад гэвэл хайр бол өгөхийн одоо хамгийн том нэр мөн үү? Юу өгөх вэ? Тэгвэл мөнгө өгөх үү? Тэ бүх зүйлийг өгөх хэрэгтэй. Өөрийнхөө Books will те. Өөрийгөө зориулах хэрэгтэй. Тэгэхээр эхнэрээ хайрлна гэдэг бол шууд хэлэхэд өөрийгөө зориул. Эхнэртэй бүх талаар өөрийгөө зориул. Тийм ээ. Тэгэнгүүт яаж бид нэр эхнэртэй өөрийгөө зориулах вэ гэхээр хамгийн чухал зарчим бол тэр. Бурхантай харилцах харилцаа. Тийм ээ. Хэрвээ бурханд чин сэтгэлээсээ бүр 100% бууж өгсөн тийм ээ. Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг бол тэгээд тэр эхнэрээ хайрлах, гэр бүлээ тийм үү, үр хүүхдүүдээ хайрлах хайр. Тэгээ бид нар тэр хайр одоо бидний зүрхнээс тийм ээ одоо. Тийм ээ. Ундран ориглон их ундран гарна. So minister in Harald was bid heed chatchwe. Bid Krishik хайрлаж чадахгүй. Тийм. So exled бурханы тусам жаах хэрэгтэй. Тийм учраас бурхантай харилцах харилцаа. Тийм байна. Бурхантай харилцах харилцаад сайн харилцаатай байхын тулд эхлээд бид нар түүнд бууж өгөх ёстой. Тийм байна. Түүнийг бид нар эзнээ болгох ёстой. Бид нар зүгээр л байдаг нэг бурханд итгэдэггүй.
Тэр жинхнээсээ байдаг. Тийм үү? Тэр Тийм ээ. бүх газар байдаг. Тэр бидний бүх зүйл. So та нэг байшин барьж байгаа. Олсон тахилгааны утас хийж байна тийм ээ. Хаан дээр олсон тахилгааны утас хийж байна. Олсон тахилгааны юу энэ Розетик залгуур залгуур байна. Харин таг байхгүй бол тэр хамаагүй тийм ээ. Юу цагаан өгөж чадахгүй. Эхлээд тахилгаанд холбогдох хэрэгтэй тийм ээ. Бид кришиг байж чадахгүй. Бид экнерээс кришиг хайрлаж чадахгүй. Тахилгаантай холбогдох хэрэгтэй. Хүчтэй холбогдох хэрэгтэй. Бурханы хүчтэй холбогдох хэрэгтэй. Тэгээд түүнтэй сэн харцаа байвал тэгээд түүн шиг хайрлаж чадна. Okay, so маш санамсаргүйгээр хийж чадахгүй. Чадахгүй. Бид нар энийг санаатай хийнэ. So заримдаа залуучууд болцож байвал яаж чадахгүй. Тэг болцож байна. Болцож байвал маш олон гоё зүйл хийдэг. Тэгээ маш гоё үгс хийдэг, маш гоё бэлэг өгдөг, маш гоё ресторан руу явдаг. Тэгээд гэрэлсний дараа ер нь юу болох вэ? Ер нь бүгс зогсдог. Тий. Ресторан руу явдаггүй, болцоод явдаггүй. Яагаад? Энэ гэрэлсний дараа тэгээд ажил эхлэн. Тий. Гэрэлсний дараа тэгээд бид кришиг байх хэрэгтэй. Болцохдоо бид кришиг болох хэрэггүй. Шаардлагагүй Библийн дагуу. Харин гэрэлсний дараа тэгээд сэн ажиллах хэрэгтэй. Сэн хийх хэрэгтэй. Кришиг байх ёстой. Энэ жоохон хэцүү. Харин хийх хэрэгтэй. Яаж кришиг хайрлах вэ? Нэгдүгээр санаас чадахгүй тийм. Эхлээд бурханы хүчтэй холбогдох хэрэгтэй. Харин практик өдөр бүр хийж чадах юм юу вэ? Энэ санаа байгааё. Яаж кришиг эгнэрэ хайрлаж чадах вэ? Тэг нөгөө нэг юу гэдэг шээ. Хайрын 5 хилэмж гээл одоо жишээлбэл яг практик дээр тийм ээ. Хэн практик санаа тий. Хайрын 5 хилэмж гэж байдаг шүү дээ. Одоо хүрлцэх тий. Одоо тэр тэврэх үнсэх, инхрэлэх тийм ээ. Тэгээд бэлэг авч өгөх, цаг зарцуулах, хамтдаа явах. Тэгээд өөр юу гэдэг лээ? Үйлчлэх тий. Туслах. Тий. Жишээлбэл энэ 5-ын хайрлын хийх юм уу? Тий. Тэгээд нэг нь хайрын хийх. Хайрын хийх. Тий, хайрын хилэмж. Окей. Одоо нэгтгэх нь гэвэл одоо биеийн одоо ойр байдал одоо биеэрээ хүрэх ч юм уу, тэврэх ч юм уу, үнсэх ч юм уу. Энэ юу н эректгийн хийх тийм ээ. Тий. Одоо ийм юм байна. Тэнгуут одоо бэлэг сэлд өгөх тийм ээ. Одоо хайртай одоо баяр болоогүй ч гэсэндээ, хурмын ой болоогүй, Крисмас болоогүй ч гэсэндээ тий нэг жижигхэн бэлэг авчираад өгдөг ч юм уу. Ер нь би чамайг санаж байгаа шүү гэдгээ ер нь илэрхийлж бэлэг өгнө гэсэн үг. Тэнгуут ер нь бол гэр бүл болохоосоо өмнө одоо хосууд эрчүүд эрэгтэй хүмүүс ер нь ихэнхдээ тийм байдаг. Одоо биеэрээ те ойртдог ч юм уу те өстой хайртай дуртай гэл одоо юу гэдэг. Тиймэрхүү юм айгу хийдэг. Бэлэг өгдөг. Тэгэл одоо эмэгтэй хүнийг их сонсдог тийм ээ. Яриаг нь сонсдог. Тэгээд гоё сайхан байна гэдэг юм гоё урмын үг хэлдэг тийм ээ. Одоо энэ бүгд нь гэр бүл болохоор ер нь байхгүй болдог. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо гэр бүл болсны дараагаар одоо энэ биеийн 5 хилэмж гэж байдаг. Тэнгууд одоо биеийнхээ ойр байдлаа тэнгуудаа бэлэг авч өгөх. Тэгээд энэ гоо цаг өнгөрөөх. Тэгээ үйлчлэх дэмждэг одоо гоё үгс хэлдэг ч юм уу тий. Тэнгууд тийм ээ. Тий одоо эхнэр нь гэртээ ингэ байж хат өө миний амьстай нэр ямар гоё гэрээ цэвэрлсэн юм бэ гэл тийм ээ. Гоё үг хэлдэг ч юм уу. Харин өөрийн экнерийн, өөрийн нөхрийн хайрын хилсэмж мэдэх хэрэгтэй тий. Because хүн бүр өөр хилсэмжтэй. Тий өөр. So эхлээд сурах хэрэгтэй. Right? Миний ханы хилсэмж юу вэ гэж сурах хэрэгтэй. Цогтойгоо ярилцах хэрэгтэй. Тийм ээ. So эхлээд яраад юу дуртай энэ
хүрх энэ тавыг юу вэ? Энэ дуртай Тэг бэлэг авах дуртай. бэлэг дуртай en ekled meddig хэрэгтэй. Тэгээд medний дараа тэгээд түүний хийлээр ярьж болсон тий. Харин би төгсөөхтэй ярьвалсаа англиар ярьвалсаа орсоор ярьвалсаа германаар ярьвалсаа ойлгохгүй en ярьж чадахгүй BB-д ойлгохгүй en YouTube мэдрэхгүй тий. Яг гэвс таны хийлээр ярихгүй байна. Тий. So ekled түүний хийл мэдэх хэрэгтэй. Монголоор ярих уу, англиар ярих уу, ekled мэдэх хэрэгтэй. Тэгээд түүний хийлээр ярих хэрэгтэй. Тий, жишээлбэл Монголд байгаа одоо Америк хүмүүс тий сайн монголоор ярьдаг болсны дараа монголчууд илүү дуртай. Монголоор ярихыг сонсоод үгүй. Тэгээд бүр ярилцаад тий сайн найз болдог. Тийм ээ. Тэгээ ер нь харин түүний хийл ярьж чадахгүй бол, түүний хийлээр ярьж чадахгүй бол, түүнтэй ярьж чадахгүй. тий. Мэдээж энэ сонин жишээ харин жишээ бол түүний хийлээр ярихгүй бол, түүнийг сэн хайрлах чадахгүй. Түүнд хайр сэн үзүүлж чадахгүй. Хайрыг сэн үзүүлж чадахгүй. Чадахгүй тий. Okay. So дараагийнда hidden practice sana яаж бэлсэг en түүний хийлсэмж мөн түүний хийлс мэдээд тэгээд яаж энэ хийлсээр ярьдаг вэ? Бидний бэлтгэсэн энэхүү подкаст танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баярлалаа.